Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан үлдэж байна уу? Сайхан. За танаа ахыг олох гэж нөө өндөр их өвс ихтэй юм байна. Өвсөн дунд л бараг төөрчих гээд орж ирлээ дээ. Энэ голын араараа. Тий, артлаас ирлээ бид. Зүг ирсэн байна уу? Зөв. За ажил төрлөн тавлаг, мал аж ахуй сайхан. Сайхан. Өргөн дэлгэр сайхан өвөл болж байна ажил. Гоё өвөл болж байна. Голын ар гоё ягаас тэ өвс мөсөн. Өвс бол ихтэй юм байна. Бараг машин даммаар өвстэй юм байна штэ. За энэ жил хэр өвөл болж байна? Энэ жил жоохон чангал өвөл болж байна. Ааха. Ер нь бол хэцүүхэн өвөл болж ах шиг байна тийм ээ. Малаа хийгээд. Ааха. Би санаамаар байж энэ. Энэ ямар нэртэй газар байна? Энэ юу штэ. Халхал сумын Ялт багийн 2 дугаар агийн харьяа. Бөөр нуурын завсны зэг. Бөөр нуурын завсны зэг. За танахыг одоо Ялт багийн төв дээрээс чиг үүрэг аваад удаа хүлээв үү? Хүлээсэн үү? За тэгээд загсаар айгүй сайхан гоё хоол хийдэг гээд. Тэгээд танахыг зааж өглөө. Одоо загсны тухай одоо сайхан ярина бөөр нуурынхаа. Одоо тэгэнтэй одоо загс хүн ч одоо загсны тухайд ярьдаг. Ааха. За хичнээн өрх айл байдгийг. Одоо энд 20 гаруй өрх айл байгаа. 20 гаруй өрх айл байна. Дандаа малчаад. Малтаач хүмүүс байна, загс жарахаач байна. Ааха. Тэгээд өөрснөөхөө ер нь хувийнхад ажлыг хийндээ, хувийнхаа бизнесийг хийсэн улсууд байдаг юм дөө. Зөв. Бараг багийн төв шиг юм шүү. Байшин ингэж энэ урд нөгөө загсны дээр үед нөгөө юу байсан ш, загсны цех байсан байхгүй бүр. Одоо нэг Монгол загсны үйлдвэр гэдэг. Ааха. Тийм. Ааха. Тэгээд одоо зах зээл болоод л хөвчлөгдөд тэгээд тэрийгээ дагаад. Тэгээд энд одоо нэг хуваарал нэг хэдэн айл өөрснөө ингээл хэрэгцээний загсыг бариад л амьдрал байж байгаа. Үйлдвэр яг бол цех гэж бол байхгүй. Хувь хүмүүс л. Хувь хүмүүс зүгээр дор өрнөд өөрсдийнхөө хэрэгцээний загсыг бариад л. Ааха. Юу яах вэ? Одоо загсаараа яаж тэгээд хичнээн төрлийн юм одоо хийж яана. Утгуу шард юм уу таад маань яаж одоо загсаа чааш нэг борлуулах уу? Одоо тэгээд янз бүрийн юм хийндэ. Ааха. Хийж болох одоо юм. Ааха. Шараад бэлнэр нь тэгэл хүн яаж идийг үлээ тэрнгээр л хийгээл. Ааха. Тэгэл хангалтгээс бас нэг өдөр болгон байнга л авдаг бас нэг жил зөвшөөрлийн дагуу бас тэгэл агндаг та. Тэгэн. Зөвшөөрөл авсан компани эрхийн дагуу өдөр агнадаг ш загсаа. Зөв. За тэгээ бөөр нуурын загсчууд ямар загс өнөөдөр хоол их байлаа? Одоо хэдүүл өнөөдөр бөөр нуурын хамгийн одоо амттай гоё загс булуу цагаанаар л. Булуу цагаан. Орос нэр нь? Сазаа. Орос нэр нь сазаа. Ааха. Монгол нэр нь булуу цагаан. Булуу цагаач. Одоо амтахгүй штэ хүмүүс. Ааха. Бөөрийн сазаа. Гоё амттай. Булуу цагаан чинь одоо махны гарцайтай загс. Яс томтой сайхан загс. Тий. За ингээд орох уу да. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Хэж. Төгсчлээ.
За. За ингээд гадна талын одоо ингээд нөгөө хайрсыг Одоо ихлээр хайрсаа цэвэрлээд Нацаас нэлээд том байд юм биш хайрс нь. том загсан чинь. Тэгээ нэгийг хоёрыг нэг Оо ч хайрс нь бол нэлээд том юм байна. Ийм том хайрс гэдэг. Лагвах чинь тэгэл загсан чинь явна. За тэгээ загсных нь толгой хэсгээр гисчийн аваад тэгээд тэр дотор нь одоо хээрийн нөгөө одоо сонгон монгон сайхан гонд нь хийж байгаа. Сонигийн цаасанда хороогоо тэгээд нэг жоохон норгож байгаа. Тэгээд нурман дотор болчтой. Тэгээд загсны буулаа гэж нэрнэ. Бүгд багтаж хийддэг байлаа. Одоо энэ манай Бөөр нурлууд альжуулчид бол одоо бас их явах уу? Явна. Зам бодол бас их уу? зам бодол их явна штэ. Загсны айлч штэ. Нэг шалгах нэг хүн Загсаар бол одоо тэгээд ер нь хичнээн төрлийн хоол хийж байна. За загсаар шалах юм байна. Шүл хийх юм байна. Өшөө. Жигнэн. Бууз шиг Уг зүгээр нөгөө нэг янз бүрийн ногоотой хайлаад нөгөө жигнээд том орно. жижиглээд нөгөө шүл одоо нэг ширэгцэн жигнэдэг шин гоё нэг тэгж идэн биташ чинь одоо тэгээд Өөр арна одоо шүлийн шилээ. тий нэг жоо ус игээд өөрийн загсцаас чи усгаардаг ш тас. Тэгүн гот өөрөөс бол маш их ус ялгана. Тий нэг хатар ус игээд ах шаардлага байхгүй. Тэгж идвэл одоо ядаргаан их сайн байна. Ер нь загс ядаргаан сайн штт идчих. Ер нь загс идсэн хүмүүс ер нь тэгж нэг амархан хөл гараа өдөөд Байдгүй гэж байна. штт. Манай бүрийн чи ер нь нэг тийм өтлөх талдаа удаан усууд штт. Нууц нь юу вэ? Одоо нуурын л хаа штт. Нууц нь нуурын загсанд байна уу? Загсандаа байна, энэ сайхан агаар байна. Агаар байна. Тий, энд чинь бид нар чинь аймгийн 50 амьдарч штт энэ нуурын нэг дээр. Бүхэн өөрөөр шарнаа байж чинь. Тэгж. Дотроо эндээ юу? Тэгэлгүй яах вэ? Айл болгон одоо өөр гэсэн жортоо тийм ээ. Тий. Одоо энэ миний хаяхгүй толгоотойгоо хамт шүлэндээ идчихэж байгаа юм сайн. Шүл хийх юм бол энийг хаяхгүй. Хамгийн гол нөгөө даллаан байдаг бүх одоо нөгөө ургамал явж чинь толгоондоо энэ юунда сүүлэндээ ингээ шингэсэн байдаг гэж байгаа шүү дээ. Сэрвэ мөрөндөө. Энд дээгүүр чи ингээд тарган загсаач ингээд бүр юу вэ шүү дээ. Өөхөн бил багад байж идэг шүү дээ. Тийм үү? Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн солонгос даавун гадар цагаан бүрээс дотор цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзент бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа 6, 8, 10 антаа гэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэрийн хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг, үн хямд, хөдөө орон нутагт унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 70 89 19 89 22. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна.
Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг нарт хотхон утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой. Бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй. Таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Сод тэгтэг тэгтав. Манайд бүх төрлийн түүхийс худалдаалагдж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэгтэг тэгтав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 дугаар хорооллын эцсийн 4 замын үйл зураар урагшаа эргээд 70 м-ийн ваад хевсэн цэр гэр ахын бараа. Холбогдох утас 8042 тэг 5 8077 тэг 5. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Бермуда 200 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулан. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Энэ одоо хэдэн хүний порц болов? Хүнээс шалтгаална. Хүнийхээ одоо идэхээс шалтгаална да. Хүний биенээс тийм ээ. Тий. Ингээд одоо нэг шархтаа нөгөө цаа порцолж гэнэ үү те? Одоо ингээд шарахад амарх ингээд нэмэх ингэж хэрчээд. Наагч нөгөө загсны нурууны нөгөө ясаар нэгээд нөгөө хүүхдийн үлгийн тэгтүүлдэг байсан шүү дээ. Тийш энэ том нөгөө нэг юунисын загсын нуруу хэлэхэд гоё идэв ш том загсны чинь. Тэр ямар учиртай? Бид нар тэр үед хэлэхэд аяг зүудэгсэн шүү дээ. Бүр хөшүүл өгөөд өгдөө. Том байт юм байна. Тэр бол зүуддэг байна. Зүргээр нэрээ хүүхдийн үлгийн зүуддэг. Тий. Одоо энэ нэг торон дотор зүгээд тавьсан байдаг шүү дээ. Хамгийн одоо яс тавтаа загс. Улуу цагаас. Энэ сайхан загс байгаа. Зарим нь гурилд өнгөрүүлдэг л дээ. Зөв. Би бол ингээд л. За ингээд. Одоо таны гарыг жоо. Тий. Нууц жооносоос нууцж байгаа шүү дээ. Баярлалаа. Манай Хөвсгөл аймгийн цагаан нуур сумын цагаан загс гэж шүү дээ. Ааха. Бас Орос руу их бас дэхэн үедээс гаргаж ирсэн. Тэр чинь бас өсний үйлдвэр байлаа. Тэгээд загсныхаа гизийг бүр цэвэрлэн. Бүр хоньгоос сэрж байгаа юм шиг үү? Тий. Зүрх бөөрөөр ингээ бүгдийг ялгаа цэвэрлээд тэгээд загсны гизийг шар удаатай хоол хийж идэнэ. За. Тэгж иддэг байсан байгаа. Шарсантад адилхан байхгүй юу? Тэгээд өнгөрүүлэхгүйгээр л нөгөө бүгдийг орцын ингээд өөрсөнд нь шингээгээд ааха. Хайдлгүй ямар ч үгүйгээр.
Тэгэхээр нөгөө шүүс нөгөө гадагшаага гарахгүй тогтооч байна тийм ээ. Бошор маяг юм. Битүү маяг. Одоо нэг одоо энэ ярьдаг нөгөө KFC дахиад махатад адилхан мөр болно да. Тийм. Тэр хаа засчихсан сууж. Танай амралтын газар одоо ингээд амарч байгаа хүмүүс одоо яг ийм засар бол одоо гэдэг. Зоога барьнаас. Барин. Бид нар чинь ингээд нэг хүний орц, хоёр хүний орц гэхгүй шүү. Ингээд том нөгөө паднус гэдэг чинь тэрэн дээр ингээд шараад л хамаарна. Эко байгаль гэсэн үү? Хичнээн хүний хүлээ ав. Манай хотод нэг удаадаа бол 50 хүн хүлээж авна. 50 хүн. Оо зөв. Нуурын хаажууд байна. Одоо 100 жилд бол одоо тэгээд битүүл хүн гэдэг тийм. Одоо 100 жил ирнэ. 100 жилд одоо эртнээс бэлтэн дээ. Ер нь бол танай шиг аялалд одоо хэдэн сараас хийж байна? 6 сараас эхэлнэ. 6 сараас. 6 сарын эхлээс хийж эхэлнэ. 6 сарын эхлээс 8 сар хүртэл явна шүү. Сүүлийн өдрийн их бараг 9 10 сар хүртэл явдаг болчиход байна. Ер нь 9 10 сар дулаахан болчиход байгаа шаардсангуу. Би өөрөө энд нөө цагуурт 18 жил ажилласан. Оо за. Энэ буур нөр усны цагуурчаар. Тэгээд 18 жил ажиллаад. Тэгээд өөрийнхөө хувийн шалтгаанаар ажиллаа өгөөд одоо 5 жил болж байна. Өглөөдөө сонь байгаа ч засвараа гэсэг ажиллаад чивэрлээ. Тэгээд одоо шар шүлж. Тэр чинь нөгөө далаад байгаа тэр одоо байгалийн далаад бүх урмал гэж нөгөө бидээс 5 өшөө мадын маань одоо 5 цул одоо байгалийн бүх урмал байгаа гэдэг. Түүний ажил нөгөө далаад байгаа бүх одоо тэр урмлын нөгөө шив хизээд бүх юм нь одоо засвар хитэн бас яж байгаа. Тэгээд тэрийг ажиллаад бас ингээд нэг хоттой хоошоо гаргадаг байсан. Тэгээ шалгуудаас хоол идэх байсан. Одоо тэрийг үсэхгүй тий? Одоо угаасаа дээр үед ч л одоо сангийн ажиллах үед мөн одоо засны үүдэр ажиллаж байсан. Жинхэнэ юм болгоо. Харин тий. Хоттой авч чаддаг байсан юм тийм үү бүхчүүд нь тий. Саяхан би нэг баян уулаар явсан. Бүх юм ажиллаж байсан. Баян уулын бөрөөдүүдийг гой цэцгийн нөөдөг юу гэж татмаха хийдэг гэдэг юм шүү дээ. Тэгээд цэцгээд олоод биш би хархан байгаа аахгүй цэцгэл олохгүй. Тэгээ үнэ бас саадаг бас хүмүүс цөөвсөн гэдэг хэлээд байсан хүмүүс нь. Одоо нөгөө цагаагаа тавьдаг бөрөөдүүдийг ажилтаа гэдэг одоо бараг эсрэгээрээ болоод байна. Бөрөөдүүдэд юм хийхэ болчиход байна. Ер нь мөрөөд гэхгүй ер нь жоохон тэгээд нийтээрээ ер нь жоохон тийм байгаа. Тийм болоод ирчихээ байна. Яа. Энэ их гой наа түрэн их гой харагдаад байна. Хавиргын нөгөө хэр зулцсан юм байна үзэх гээд байгаа байхгүй юу. Салат ээж болно. За урбанк брэнд. Манайх нь урбанк салат хэрэглэдэг юм. Тий. Манай нэвтрүүлэг ерөнхий эдгэж компани шүү. Урбанк. Малчны хувь соёлыг дэмжиж хамтран ажилтдаг. Гадаа манай машин дээр лого байгаа ч тийм. Яа. Өдөрт одоо загсаа шараад бас нэг өдрийнхөө хоол идчихэ. Гоё. Энд чинь ерөөс ямар гоё амттай. Гурилаар ингээ бүртгэхэр нөгөө шүүсээ алддаг юм шүү дээ. Янз бүрийн дахиага ханы мах чир энэ гоё байгаа зү. Хамаагүй гоё. Хамаагүй гоё таарна чи. Нуурын тий. Ийм зулзаа. Санжгаар зулзаа махтаа. Тацсан шүүс нь байгаа зү. Болоодагаас ховор загсалтай угаас бас. Баруун дэшээр ховор штэ. Танай нутгийн зас. Сэдинг ямар загстай байдгийг. Жижиг аймаг. Яа сэдингээ утгах загс нь ямар загс байдгийг. Хайдар зэвэг. Дан голоосоо барих уу тэд нар. Тий.
Яаж энэ ч угаасаа ганц нуруу идэ тэгээд цадчих юм байна. Гой үеиг тэгээд цаана авд та. Одоо бидний нэг очих хайлмар эндээс хэдэн километр вэ? Одоо эндээс 10 км. 10. Тойроод явах юм бол 17-8 очно. Зам гарсан болов. За тэг хүүхдүүдтэй зах шарж өгөхөр бол ясгүй ясын сайн авч өгөх хэрэгтэй шүү гэж бас хэлмээр юм тийм ээ. За хүүхдүүд. За сайхан өөрийнхөө сайхан алтан сайхан жороороо энэ сайхан нуурынхаа загсаар биднийг хүндэл сайхан зоог болсон байгалагчтай бас талархлаа. Ядаргаагаа тайллаа. Энд чинь өөрөө хангаа сайхан жилдээ нэг сайхан юм амтлаа гэдэг бол их том аршаа юм шүү дээ тийм ээ. Тэгээ манай нэвтрүүлэгтээс хамтран хэлж байгаа байгууллага байгаа. Тэр байгууллагаас гарын мэргийг бас тань гардуулдаг ёо гэж бодож байна. За танахаа ч андахгүй мэдлээ зээртэй гурил гэдэг. Ямар гурил вэ? Энэ үү? Дорнод гурил. Байнга л хэрэгэлдэг үстэй. Хэрэгэлдэг бидрээ. Өнөөдрийн нөгөө загсаа дорд гурилаар л хийлээ шүү дээ бас тийм ээ. Яг дорнтын нэгдүгээр гурилаар хэлсэн. Яг энийг хийсэн. За ингээд манай нэвтрүүлгийн ерөнхий хөтлөгч компани малчтын хөв соёлыг хойч үед өвлүүлэн үлдэх зорилгоор хамтран ажиллаж байгаа байгууллага. За ингээд танд бас ингээд бүгүүлж байгаа шүү. За. Бидний хамт олноос ингээд. Тэгээ дүүгийнх нь одоо нэвтрүүлгийг одоо бензин тоосоор бас тусалцааг үзүүлээд энэ компаниудынхаа буйнд л одоо өдий хүртлээс ингээд бас явж байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За манай нэвтрүүлгийн ерөнхий хөтлөгч. Угаасаа та хэрэгэлдэг юм байна. Орбонкийн хамт олноос өгч байгаа шүү гэж. Сар шиндээ сайхан шинжлээрээ гэж. Цагаан сар болж байна одоо буусны хажууд юу байдаг үлээ дээ. Тийш буудны хачир. Салаад. Тий. Энэ чинь л бид нар л хин хэрэглэн штэ. Шууд хэрэглэхэд амар. Баярлагчтай маш олон гоё хоол хийдэг болохоор нь одоо Совор брэндийнхаа гарын мэлгийг бас гардуулъя гэж хэлж байна. За петрушка, цагаанга, хар перц, гүнжтий бүр гэдэг одоо буус хуушур цөөн амтлагч маш олон юм байгаа. За хар перц цагаангаар бол танд одоо загс амтлагад аягүй гоё хаа петрушка гэдэг тий. За энэ Совор брэнд гэдэг энэ хамт олноос өгч байгаа шүү за. За эдний хамт олон гарын мэлгийг гардуулъя. За баярлалаа. Алтан сайхан жороо хуваалцсан танд талархаж байна. За. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Итүүгэн урлан Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн солонгос даавун гадар цагаан бүрээс, дотуур цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа. 6, 8, 10 антагэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэрийн хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг, үн хямд, хөдөө орон нутагт унаан тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 86 70 4, 89 19, 89 22. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, нарт хотхон, утас 8867 тэгнэг 10, 9967 тэгнэг 10.
Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлттэй тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Сод тэгтэг тэгтав. Манайд бүх төрлийн түүхийс худалдаалагдж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэгтэг тэгтав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4-р хорооллын эцсийн 4 замын уул зураар урагшаа эргээд 70 м-ийн ваад хевс хевсэнцэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг 5 8077 тэг 5. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Бермуда 200 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээсээ ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орон нутгийн унаанд тавьж явуулан. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Бано? Чулаараа төрөл мэндийн дуудлага хүлээн авах утсан. Дуудлага гэсэн. За та нэр регистр хийлээрэй. За регистрийн дугаар энэ. За. Гадны нэт 15 жам. За та заваараа хэлээрэй. Бигсигээр өчтөө өдөөдөн. За. Дөрөвдөгсөн. Гэрээ хаяг хаанлаа? Галуудлаг. За галууд. За амжилттай уламжлалт хийе. Чараа их хэлээ те. Тэ. Төгөө би наачлаад үгүй. Хамаагүй нэ шаруу. Тэ. За сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж. Сайхан зайлтгуулсан тав гэдэг. Тавдаг. Та сайн явж ирв. Сайн явж ирлээ. Яваад барагдахгүй л та тэнгэрийн хаяа харцал тал байд юм шүү дээ. Хизээж очих юм бол гэж бод. Өөдөн сайхан тал мас
зовлон мэлингийн талгисаа. За тэгээд эрүүл зөв хоол тэгээд хоолны ёс жиг мөрөөс тустай байдаг тийм. За энэ талаар бас нэг сайн танилцахаар хэлээ. Тэгээд танаа эрүүл мэндийн төвийнхаа талаас нь танилцуулж байна. За манай сон бол Монгол Улсын хамгийн зүүн хойд хязгаар зэг дээр очдог. Одоо 3 сэл дээр очдог. Сон байгаа. Тэгээ аймгийн төвөөс 250-60 орчим км аслагдсан. За 1900 гаруй хүмтэй. За ингээд төмөр зам хэлийн бомб зэрэг одоо тийм дэд бүтцүүдтэй юм сон байгаа. За ер нь бол сумын эмнэлгийн хувьд бол 27 ажилтнтай. За ингээд энэ 260 км аслагдсан газарт одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо бүрэн зах зээл нь үзүүлээд явж байгаа. За эрүүл мэндийн төвийн дараа нэг тэгээ хүүхдийн их эмчтэй тэгээ багийн эмч нар болон одоо ээлжийн сэлгэгч нар гэдэг ийм бүрэлдэхүүнтэйгээр эмнэлгийн одоо бүхэл тусламж үйлчилгээ бол үзүүлж байна. Одоо аслагдсан сум болохоор тэгээ аваараас л гэмтлийн тусламж үйлчилгээ, төрхийн тусламж үйлчилгээ тэгээд мөн онцлогоо шинжилгээнүүд гэдэг. Энэ дээр одоо бид нэр нэмээд одоо олон жил болон одоо тэ сэргэн засгийн тусламж үйлчилгээ бас сумынхаа эрүүл мэндийн төв дээр үзүүлэх одоо зорилго тавиад ажиллаж байгаа. За ингээд бариа засгийн нагч уламжлалын багчийг орон тоогоор ажиллуулж эхэлсэн байгаа. За тэгээд энэ олон жил ер нь бол бид нөр өөрсдийнхөө дээр алсын хараанд ч гэсэн тусгасан байгаа. Эмнэлгийн маань алсын хараанд ч гэсэн одоо тийм ангаах боломжтой уламжлалтын ангаах ухааны одоо төгс хослуулсан эмнэлэг болно гэдэг алсын хараагаа тодорхойлсон байгаа. За тэгээд энэ үндсэн дээр бас уламжлалтын мэргэжлийн багамжийг орон тоогоор ажилласаас гадна одоо тийм. За уламжлалт дэмжлэгийн чиглэлээр гэх юм бол одоо эхний удаадаа бид нэр бол бариа засал Монгол яг эртний нэг уламжлалт дэмжлэг байсан тийм. Уламжлалт дэмжлэг. Энд дэр уламжлалт дэмжлэгийн төрөл гэх юм бол бид нэр эхний удаадаа бариа засал бариа дотроо зөөлөн болон хатуу бариа хэсгийн тэгээ бүтэн биеийн гэх мэт одоо тэр бариа засал дэмжлэг хийж байгаа. Мөн дулааны эмчилгээ. Тэгээд дулааны эмчилгээ. Тэгээд дунд гэсэн эмчилгээнүүдийг бол эхний удаадаа бол хэрэгжилж байна. Тэгээд уламжлалтын чиглэлээр бол Хятад улсын Хөлбөмбөр аймагт одоо 1 сарын курс бол эмчнэрээ бол сурж ирсэн байгаа. Нэг эмчний сэлгэгч бол тэндээс сураад. Тэндээс суралцж ирсэн байгаа. Одоо уламжлалын маань их айгүй чухал болоод санагдаж шүү дээ. Уламжлал ангаах ухаан гэж яг энэ Монголын яг энэ хүний биед одоо дээр хөгчүүдийн хэрэгжилжсэн тэр дээр нүд одоо энэ уламжлалт одоо эмчилгээ гэж тийм. Ангаах ухаан уламжлалын эмчилгээ нь одоо хийснээр одоо ямар давуу талтай хүний биед ямар ас ингэ эрүүл мэнднээс болоод за бусдаасаа ялгах нь гэх юм бол одоо эмгүү эмчилгээний аргыг одоо илүү хэрэгжилж байна. Тэгээд эмгүү эмчилгээ. За тэгээд энэ нь болонгот одоо тийм сэргээн засах нөхөн сэргээх дарга хэмжээнд бол энэ уламжлалт эмчилгээний аргууд бол үр дүнтэй. Энэ уламжлалт эмчилгээний эмчийг бол яг орон тоогоор ажиллаад манайх 2 жил болж байна. Тэгээд өрөөг бол мөн тогтчуулаад тэгээ сэргээн засах эмчилгээний өрөөг тогтчуулаад бас 2 жил болж байна. Багийн төвөөс ч юм уу одоо бүр хол газраас ингэ дуудлах хэрэг үү? Ер нь одоо тэгээд амар хасмастай бас хэцүү үед бас ингэ нэг дөрөв удирлэгч байгалийн бас тохиолдож байна ч тийм. Тохиолдож штэ. Тэгээд ер нь алсын дуудлагууд тий хоол ойрын дуудлагууд янз бүрийн дуудлагууд бол айлрхаас ирнэ. Өдөөний хамгаалж ирэх үедээс тий.
Тэгээд тэр байгаа тухай хүртэн одоо тэр газар нас чи үйлчлэн. Мөн одоо эндээ нөгөө нэг бид нэр одоо эмчлэх боломжгүй одоо тодорхой хэмжээний нарийн бидний одоо хүчин чадлаас авсан юм тусламж үйлчлэгийг үзүүлэх аншлагаа тэр шаардлагатай тохиолдолд бид нэр аймгийн төврөө хүчтэн хүргэж байна. Зөв. Хэвчж байгаа хүмүүс маань одоо ямар одоо хоол одоо идэх ёстой. Ер нь эмчилгээний хоол гэж одоо бусдаас ялгах нь гэдэг юм. Ер нь өвчнийхээ анш болгонд тийм тохирсон эмчилгээний хоолнууд гэж одоо яг тэр сайдын тушаалаараа батлагдсан ийм хоолнууд байдаг. Энэ хоолыг болгоод манай эмнэлэг дээр бол яг тэр анш аншиндаа тааруулаад тухайн хүчтэнд одоо хэвтэ эмчлүүлж байгаа хөшлөлөгчтэй хэрэгэлдэг. За одоо ийм хоол идэх юм биш үү? Тий одоо жишээлбэл одоо нойрлж байгаа хүчтэй хөнгөхөд чинь тийм хөвчлэн шүлтэй хоолыг жижигтэй машинсан юм уу жижиг хэршсэн махтай тэгээд хайрсан хурсан зүйлд хэрэглэхгүй дэр гэх мэт. Энэ хоолуудыг бол эмнэлэгтэй чиргэлэн мөн одоо тоогооч нь одоо эмчлүүлээд гарч байгаа хөшлөлөгчтэй энэ хоолны талаар зөвлөн зөвлөгөө гаргана. Танаа эрүүл мэндийн төв одоо хэдэн жил одоо болж байна? За манай эрүүл мэндийн төв бол эмнэлгийн маань төв бол 56 оноос эхэлж байгаа. 56 онд бол манай сум байгуулагдахтай байгуулагдахад энэ эрүүл мэндийн эмнэлэг маань одоо байгуулагдчихсан. Тэгээ яг энэ эмнэлгийн барилгын хувьд бол 74 онд шилжүүлсэн. Одоо эмнэлэг тэмцэж байгаа хүмүүс ер нь ямар хоол ер нь аваач өгвөл юм тийм. Одоо ингэ хүмүүсийг харж байгаа зөвлөгөө өгвөл тийм бас тийм. Хүмүүс ингээд эмнэлэг тэмцэж байгаа хүмүүс орохны айгүй гой хоолууд аваад явуулчихдаг тийм. Яг үсэтлэн. Гэхдээ тухайн хөвчж байгаа хүн тэр хоолноор одоо тохирох үгүй юу гэдэг. Энэ дээр ер нь таас нэг жоохон зөвлөгөө өгүүлсэн. Тэгээ энэ дээр чинь яг би боддог байхгүй одоо энэ дээр л ямарчсан зөвлөгөө өгөх гэсэн гэдэг. Энд бол эмнэлэг төвч байгаа хүмүүсийг дандаа нэг буруу хоолоор ирдэг. Ихэвчлэн одоо бууз, цойрон, хуушур гэх зэрэг нэг юм хүнд хоолоор ирдэг. Бидний эмчилгээний гормонд болонгууд тэр хоолнууд ерөөсөө заагдсан байдгүй. Ихэвчлэн одоо шингэц сайтай тэгээд нөгөө жигэнсэн, чансан юм зүйлүүдийг одоо хэрэглэхийг бид нар одоо тийм зөвлөдөг боловч одоо хоолнууд нь бол ихэвчлэн одоо тийм тэр ганц рестораны хоол шиг одоо тийм хоолнуудаар иргэдэг. Тэгээд ямар ч одоо би ярьж байхдаа энэ ер нь сумынхаа групп чат дээр одоо эмнэлэг төвч байгаа хүмүүсийг дандаа нөшөлтэй хоол одоо юм жижиг махтай хоол тийм хайрсан урсан юмар одоо ирэхгүй байяа дэр гэж зөвлөдөг юм илүү гэдэл яриад л. Тэгээд өөрсөнд нь ч гэсэн би хэлдэг одоо ингээд намайг ирэх гэж байгаа бол одоо тийм ийм шингэн хагас шингэн хоол одоо ийм хоолоор иргэрэй гэж таад ингээд хэлчихэж байгаарай гэдэг. Нэвтрүүлгийг одоо дэмжиж үндэснийхээ үгсүүдийг хоол видео өгүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа байгууллага Мон Партерет компани Олфонцыг өдөрт 1-2 удаа хийдэг. За баярлалаа. Витамин С. За танд өгч байна. За манай Дорнотой аймгийн одоо гурил явж байна. Зээртэй гурил, зээртэй зурагтай гэдэг юм л шүү дээ. За. Хэрэл нэмтэй. Нутгийн бэр. Тийм нутгийн бэр. Сайхан тал нутгийн одоо тариа будаа үнэхээр сайхан амттай. Дорнотой аймгийн гурил мах хоёр бол үнэхээр сайхан амттай алдах байна. За ингээд танд өгч байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд замдаа гарлаа. Очих газар одоо их байна. Явах газар хол байна. За сайцгаарай. За.